За энэ удаагийнх болохоор номын сантай холбоотой нэг богинохон бичлэг хийжээ гэж бодсон юм. За номын сангийн тухай чиглүүлэх сургалт юун дээр чиглүүлэх сургалтын дээр бол нэг хэсэг орсон тий. За тэгэхээр номын сантай холбоотой мэдээллийг юу н ханаас авах вэ гэдэг юу яа. Нэг жижиг бичлэг оруулъя гэж бодлоо. За номын сангийн юу гэж байдаг? Манай номын санд нэг юм юу гэж байгаа. Facebook-ийн пэйж гэж байгаа. За эндээс болохоор хэдүүлээ хамгийн түрүүнд номын сандаа шин уншигчаар бүртгүүлэхдээ энэ юунасаа Facebook пэйж дээр байгаа энэ юу шин уншигчаар бүртгүүлэх линк рүү н ороод уншигчийн бүртгэлээ хийлгээд зураг оруулаад мэдээлэл оруулаад бүртгүүлчин. Тэгэнгүүтлээ бүртгүүлснийхаа дараагаар номын сандаа очиод юу яаж ном авах эсвэл унших судалгааны танхимдаа нэвтрэх вэ гэхлээр энэ номын сан цэсний чинь оюутны өгнөмлөх гэдэг хэсэг дээр нөгөө оруулсан зурагчаа ингээд орж штэ. Тэнгүүт энэ баркодыг орж уншуулад юугаа яадаг байхгүй юу? Номын саналуугаа нэвтрдэг. Эсвэл ямар нэгэн ном төрөслөх ч юм уу шаардлага гарах юм бол эндээс авчдаг. За тэгэнгүүт манай сургуульд болохоор ийм хоёр төрлийн юу байгаа. Фонд байгаа. За энэ нь яг уу гэхлээр нэг нь болохоор Б байрны нэг давхарт байдаг юу байгаа штэ. Гэрээр ном олгох фонд гэж байгаа. За эндээс болохоор хэдүүлээ гадаад ном, бизнес мэдээллийн ном, за тэгээ тогтмол хэвлэлийн номнуудыг авах боломжтой гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт Б1-ээс зөвхөн хоногоор олгох, гэрээр олгох номнууд аавна гэсэн үг. Харин эрдэм шинжилгээ судалгааны фонд болон уншлагын танхимгээд 12 давхарт байдаг номын сан болохоор өдрөөр өгөх боломжтой байдаг байхгүй юу? Яг хичээлдээ ашиглаад буцаагаад аваад ир яач гэдэг юм уу тийм номнууд байх юм бол юу ашиглах боломжтой. Эндээс аваад ашиглах боломжтой. За тэгээд сая нөгөө нэг өмнөх бичлэг дээр яриад байгаачлан номын сангийн электрон каталог гэж байгаа. За энэ электрон каталогоос шууд номоо хайгаад яг зөв номоо олонгуутлаа дэлгэрэнгүй дээр нь дараад энэ байгаа газрыг нь олоод тэгээд тэр газраас очиод авах боломжтой. Тэнгүүт одоо жишээ нь сая хэлээд байгаачлан эрдэм шинжилгээний уншлагын танхимаас бол гэрээр ном авч явах боломжгүй байдаг байхгүй юу? Тэнгүүт хэрвээ чи энэ номыг гэрээр авч явах гэрлүүгээ авч явах шаардлагатай болвол гэрээр ном олгох фонд руугаа очиод энэ ном яг ийм нэртэй ийм ном байгаа юм байна. Ингээд авах гэсэн юм гэд энэ дугаарыг нь харуулад ячдаг байхгүй юу? Хэлээд авчдгийг. Тэгээд их хөвчлэн юунууд маань энэ дугаараар нь хайдгийг. Эндээ гэсэн байгаа. Энэ дугаараар нь 50-аас хайгаад юун дээр нэр дээр бүртгүүлээд аваад явах боломжтой. За тэгээд гэрээр ном авсан тохиолдолд 2 өдөр ажлын 2 өдөр авах боломжтой. Аваад буцаагаад авчиад өгөх шаардлагатай байдаг байхгүй. Тэгээ хэтэрсэн хоног тутамд 500 төгрөгөөр торгодог. Тэгэнгүүт яг мөнгө нь их биш ч гэсэн нөгөө торгуул байна гэдэг маань ер нь жоохон нөгөө нэр дээр чинь бичигддэг болохоор дахиж олон удаа ном хоцроосон тохиолдолд чамд нөгөө ном олгохгүй байх бас магадлалтай байхгүй. Тэгэхээр тэр хоног хугацаагаа сайн тооцоолж аваад ном авсан их зүгээр байдаг. Тэгээ хэрвээ бигдаалт төр хийхээр болвол юу очиод 3 дахьад эхэлсэн бигдаалтыг ч юм уу одоо 3 дахьад ном авчаад 5 дахьад очиод дахиад сунгуулад 5 дахьад номоо дахиад сунгуулчингууд чинь хагасаа бүтэн санд гэртээ авч явах боломжтой болчихж байгаа байхгүй 2 хоног ч гэсэн. Тэнгүүд нэгтгэд ч юм уу 2 дахьад авчиад ирэх аваад ирэх боломжтой байдаг байхгүй ажлын 2 хоног гэхээр тэгэхээр тэр өдөр хугацаагаа сайн бодоод явчих юм бол ер нь асуудалгүй байх гэж бодож байна. Тэгээд гол нь удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай бол номоо очиж бүртгүүлээд дахиад хугацаагаа сунгуулах шаардлагатай гэсэн үг. За ингээд сунгуулчингуутлаа хэдүүлээ энэ нөгөө юугаа Facebook пэйжээсээ цагийн хуваараа хараад ингээд яваад очиж болно. За тэгэнгүүт энэ нөгөө юун дээр Facebook пэйж дээр нь ингээд юунуудын зааврууд ороод явдаг. Бүтээлийн санд хэрхэн бүртгүүлэхийн, за тэгээд дипломын ажиллаа хэрхэн бичих, тэгээд ийм ном шинээр ирлээ, энэ ном нь юу нь яадын гэдэг ч юм уу тийм мэдээлэлүүд ороод явдаг байхгүй юу. За тэгээд эдгээр юунуудаас гадна номын сантай холбоотой өөр юу байгаа вэ гэхлээр энэ манай сургууль болохоор энэ нөгөө copy center гэдэг энэ юутай хамтарч ажилладаг юм байлээ. Хэвлэлийн газартай хамтарч ажилладаг юм байлээ. Энэ нөгөө хаана гэдэг вэ гэхлээр энэ төгөлдөр төвийн ертөнцийн зүгээрээ зүүн гар талаар нь оронгууд энэ ногоон хашаагаар
яваад оронгууд нэг давхурт нь copy center гэдэг байгаа. Энэ дээр болохоор манай сургуультай хамтраад ажилладаг болохоор сэжээсийн нөгөө оюутнуудын төгсөлтийн ажил, судалгааны ажлуудыг сургуулийн баталсан стандартаар нь гаргаад өгд юм байлээ. Тэгээд манай сургуулийнханд бол ийм өнгөлөлтөө үнээр үйлчилдэг гэсэн үг. Тэгэхээр энэний холоос айгуу дайггүй чанартай хэвлэл гаргадаг юм байлээ. Тэгээ ийшээ яваад очих бол бас зүгээр юм байлээ шүү. За тэгээд номын сантай холбоотой юмнууд бол ер нь ингээд болчихж байна дөө. Их өргөх мэдээллүүд бол ер нь болчихж байна. Тэгээ хэрвээ яг номын сан өмнө нь орж үзээгүй байх юм бол шинээр уншигчаар бүртгүүлэх шаардлагатай байх нь. Тэгээд хаанаас ном авахаа тэр ном нь байгаа хэсэг хаана байгаа хэсгийг бол ном электрон каталогоос харах нь байна. За тэгээд юу номын сангийн дугаар болон мэйл нь энд байгаа. Шаардлагатай тохиолдолд энэ хаягуудаар холбогдож болох нь байна. Тэгээд энэ баркод уншуулад орох нь байна. За нэг иймэрхүү зүйлс байна да.